энэ дүүргийг багасаа энэ нутагт төссөн. Энэ сургуульд төгссөн. Бусдад хүүхдээс өнгөрсөн л дөө. Анх би 7-р ангид багийнхаа найзтайгаа хоёулаа архуугаад цагаан цамцтайгаа газ тухтайгаа хотод 5 хүн байгаад ирүүлжлэгт орж ирсэн. Ягсан хайна мод. Тэр үед 53 машинтай Крисмосын архины лооцсон зүйлгээд надад зөв км машин явуулт үгүйс ачаан дээр зогсооч. Тэр үгэлдэ. Хавч ажлын өрөөний хүүхдээ байцагч би гэж юмсэн. Тэр хүнд тэр авсан. Сургуулийн шинээр төлөвлөж өгсөн. Хавхаг зүүж үзсэн өртөлийн. Тэр зүүж нөхөр хөөглөд 10 жил багтаа. Яг шилжлэх насны дээр минь одоо зах зээл ажлаар явсан. Хэвээд сэлбэд харагч болж иж болоогүй л дээ. Хэвээд сайн амьдрал хөшөлтөс мөрөдөгс. Ойтон болсон. Сургууль сурч байгаа гэж явсан. Хэрэгжил ажил амьдрал хийдгээс л дээ. Төд юм өөрт голц бүхий зүйлээ нэг мэд юм архи багуугаар дууддаг л да дууддаг байсан. Нэг хондог маань 2 хондог дууддаг, 2 маань 3 хондог дууддаг, нэшлэр хүн хоёрчлэр хүлдэг байсан. Гамтдаа бол тэгэл сэтгэл ямар нэгэн тийм хөөрөл баяр гоног бүхий зүйлээ хайнаар гүйцэтгэх байсан л да. Тэрнээс шалтгаалаад сүүлд бол тогтол дууддаг байсан. Ямар ч чухал ажилтаа ямар ч юу байсан хариг тэр болгоно урд гарч чаддаг өсөлтөө. Нэг л маалууд орсон л доо. Хариг хүн хайсгаа тоорон цагтаа наштай баригдана. Хариг үрүүдгээс хайм давалт нүүрс их баг. Муу жил бүхий зүйлээр хийлэгдэх л дээ. Хариг олно ажуудын минь тэр отоо хороогоос авч утсан шүү дээ. Багийн арх ямар нэгэн гадны нөлөөгөөр зөвхөн архицаар байгаа. Тэгэхээр ер нь хин нэгэнд хэлж байгааг болохоос биш. Хэмжээгээр арх бодог болсон цагтаа байнга л өөрөө архич гэж боддог байсан л дээ. Зөв шинж шилж байгаа. Арх их хожиж боддог болсон болохоос биш. Архич болчлоо гэдэг нэг гомдолж байгаа. Архи тэр ганцаар бодгүй байлаа л дээ. Хайртай хүмүүсээр үлмэс тавдаг юм байна. Надад тийм хайртай байж чадахгүй. Тэр болгоныг зугаад байл. Амаа гудамжинд арх уулаагаад надад арх заасан дэлгүүрийн худалд гэсэн юм уу? Эсвэл намайг арх уулж гудамжинд хамгаалж барьж аваад ирүүлсэн цагтаа ерөөсөө тэр шанс зовдгүй. Тэр хүмүүс л ажил. Хайр намайг арх уулаа гэхэд ээж минь, хүүхэд минь, хань ижил минь зовдгүй. Миний төлөвөд усал зовд юм л. Админ гарах жолоо орсон л доо. Эхлээд маргааш л гэдэг. Өнөөдөр уучаад бүхий маргааш эхлэе. Банд тогтмол. За тэднээс эхлэн маргааш уучлаад энэ баян өнгөрөг болъё. Хонгаргаар болъё. Нэг сарын 1-ээс болъё. Шиний 1-ээс болъё. Тэжээс болж чаддаг. Аянгол гэдэг. Тэгж явж байгаад би Монголын архи дамжлагын явдлын цуглаа. Тарих сургуульд байдаг. Тэд онцгой. Зөвхөн би лөөрхөд төлөөд нэг архийг болчихсон сандаг болсон бол хамгийн сонирхолтой нь тэнд байсан хүмүүс намайг архи болчихсон. Архиугаа болж ирсэн санджсэн гайхалтай байсан л дээ. Хог танихгүй залуучууд цуглаан яваад орсон чинь сайн нуугаад халуун копигаар тайлаад намайг хэн бэ ямар хүн юу хийж байгааг ороод ирвэл нэг асуув. Зөвхөн ороод ирсэн чинь баяр хүргэе л шээсэн.
Тэгээд эднээс ярьж байгаа яриа ерөөсөө нэг тийм уулзлага удаж байгаа нэг олон жил болж байгаа уулзсан. Сайн цагийн найз нөхдөд уулж өмсөж санагдсан л тоо. Тэгээд бүгдээ сайхан харилцсан. Анх орсноос тоглоод орсноос хойш яг 4 жил нэг сарын хугацаа болж байна л дээ. Энэ яг 4 жилийн сарын хугацаанд огт арихсаагүй. Тэр утгаа арих шамсаагүй. Бүгд хамтаас гарсан. Олон сайн зүйл уриалж чаддаг газар л дээ. Камаг хин бэ, юу хийжсэн юус асуудгүй. Хэн байсан шүүдгүй. Алдаа оноо хүлээж аваад уулздаг газар. Тэр үедээ зүйл дээр сайхан мэд газар штэ аавал наад орсонтой баярлалдаг. Хэдийгээр цаанхлагын бодол байдаг зүйл ажиллаж тэнд уусууд сэтгэлийн хүндэрт байдаг. Хаадэсэндээ баярлалдаг. Энэ хамгийн зүйл ерөөсөөс нэг 14 онд хэрвээ төрсөн. Төдийнээс гарахтаа асад бодож ирсэн. Энэ архив бодлыг хогийн бодлыг гэсэн. Болж чадаагүй. Болт нь хамгийн туссан газар бол аагийн цуглаа ярьсан. Ордны хэнийг найзгаа хараад архив хүсэлбэ төрдөгөөс аагийн цуглаанд ирээд архив хүссэн суусуудыг хараад зүг байх юмсан, архиухгүй байх юмсан шүслэгийг ихээр дүрд. Таад ирсэрвэн тож амьдралгүй олон өөрчлөлт орсон л доо. Гэхдээ хамгийн өөрчлөлт орсон зүйл маань өнөөдөр би зүйлээ сууж чадвал өнөөдөр маргааш архиухгүй чадна гэдэгт л итгэдэг болсон. Ордны архиухгүй хоногоо зөндөл байдаг байсан л дээ. Цуглаан хамаагтахаас өмнө. Гэхдээ хийцээ ууч холдоо гэсэн байгаль айцтай байдаг гэсэн. Одоо над тийм айц байдгүй. Би зөвхөн цуглаанд очиод 2 цаг хаагийнхаа хайз нөхцөлтөө зөвхөн тэнд очсныхоо төлөө архиухгүй чаддаг. Араа цуглаанд 7 хоногийн 2 өдөр болдог л доо. Харин 768 цаг болоод би 7 тэрний 168 цагийн зөвхөн 3 цагийн цуглаан зарцуулахад үлдсэн 163 цаг хангалттай хямд чаддаг, архиухгүй чаддаг. Тэгээд та бүхнийг мэдээс хараад манай цуглаанд хамрагдахыг яг нэг удаа ирэх суухыг хүсэж байна л дээ. Маргааш архиухгүй шууд хүсэл юм энэ цуглаанд хамрагцаар өнөөдөр архиухгүй байх гэж солигдсон юм лээ. Тонсоос би 4 жил нэг сарын хугацаанд өнөөдөр архиухгүй шүү гэж хэлсэн ирсэн.